Наруто-の世界に行ってみましょう。Нарутогийн ертөнцид төрсэн Макимару хэмээх охины түүх ийхүү эхэлж байна. Тэрээр бага насндаа аав ээж нь дэрэгдэн байгаагүй ч тосгоных нь яг л түүний гэр бүлшигээ өсгсөн. Гэнэт түүний амьдрал томоохон үйл явдал тохиож амьдрал нь оронгороо иржээ. Гэвч тэрээр бууж өгсөнгүй эцсийг хүртэл тэмцэн. Чухам түүний амьдралд юу тохиосон юм болов? Хамтдаа түүний түүхийг бүтээцгээе. За, бодсон анх удаа Нарутогоор бичлэг хийж гин. Одоо хүртэл дандаа хайкигээр бичлэг хийж ирсэн гэсэндээ би бол Нарутогийн бас том фэн агаа маш олон удаа давтаж үзчихсэн. Энэ удаад бас л адилхан төсөөллийн яриа маягаар бичлэгээ явуулах болно. Тэгээд энэ удаагийн сэдэв бол Нарутогийн ертөнцид төрсэн нэгэн Макимару гэх охины түүхийг хамтдаа бүтээх болно. Хамтдаа гэдэг нь юу гэж байгаа вэ гэхээр мэдээж надад бодсон нэг стори бол байгаа. Тэр сторины дагуу бол ингэж явна. Тэгэхдээ тухайн стори дээр гарч ирэх хүмүүс жишээ нь манай багш ч юм уу эсвэл одоо манай багийн гишүүн ч юм уу те эдгээр хүмүүсийг бол рандомаар сонгоод явах болно. Тэгэхээр стори бол те аль зүг рүү яаж хазаахыг бол бид нар мэдэхгүй энэ бол маш сонирхолтой байх болно. За хамгийн түрүүнд бол ерөнхий мэдээлэл гэх юм уу? Одоо жишээ нь бид нар ямар тосгонд төрсөн бэ? Одоо манай багийнхан хин бэ? Манай багийн ахлагч багш маань хин бэ гэх мэт юм ерөнхий бэкграундаа үүсгэхийн тулд энэ харагдаж байгаа дөрүүдийг сонгоцгоё. Юунаас эхлэх вэ гэхээр бид нар ямар тосгонд төрөх вэ гэдгийг сонгох болно. За ингийн тулд бол одоо Хокаге ч юм уу, Казекаге ч юм уу те Каген хин байх вэ гэдгийг сонгоод за тэр сонгогдсон хүний тосгоноор явцгаая. За манай тосгоны маань Каге хин байх вэ гэхээр Шино. За манай тосгон бол Коноха тэгээд Хокаге бол Абураме Шино тийм Хокаге болохыг хүсдэг байсан болов. Аниме дээр бол Киба Хокаге болохыг хүсдэг гэдэг нэг тийм зүүдэн дээр гардаг шүү дээ. Шиногийн зүүдэн дээр болохоор нэг тийм үеийнх нэрээчлөө хүмүүсээс ингэ амар хүндлүүлмээр байгаа ч нэг тиймэрхүү зүүд гардаг санагдаад байна. Тэгэхээр Хокаге болно гэдэг чинь хүн болгон Шино хүндлэн гэсэн үг. Тэгэхээр за баяр хүргэе. За opening-ээр бол хэлсэн байгаа. За Макимару хэмээх одоо энэ гол дүрийн охин маань багтаа бол аав ээжигээ мэдэхгүй аав ээжгээ өссөн байгаа. Тийм учраас за аав ээжийг сонголгүйгээр одоо харин насан туршийн одоо анд найз нөхөр тийм хүний сонгоцгоё. За бид нар гол дүр гэхээр одоо Нарутогийн оронд баг ирчихсэн байгаа гэсэн үг. Тэгээд бас арайч Саске бол гачирхгүй байх гэж бодож байна. За тэгтээ хамтдаа сонгоцгоё. Минато. За бүр Хокаге левлийн потенциалтай ийм найзтай боллоо. Минатогийн бага насыг бол би одоо яг санаж ин л да. Одоо ингээд аягүй олон характерын ингээд бага нас нь ерөөхдөө гардаг шүү дээ. Какашигийн ч байна, Обито ч байна, Наруто энэ ч байгаа. Тэгэхэд яг харьцуулаад харах юм бол бага настайгаа харьцуулахад бүр хамгийн том хүн шиг ийм байсан бол надад Какаши тэгээд Итачи энэ тэр байгаа байхгүй юу? Тэрний дараагийнх нь болохоор Минато заяа. Тэгээд Наруто, Обито энэ тэр бол амар сахилгагүй бүр яг ингээд жоохон хөвчөг байхгүй юу? За тэгэхээр ийм найдвартай ийм бүр ингээд тасархай тенсай найзтай авлаа. Харин дараа нь бид нар академигаа төгсөөд генийн болох хэрэгтэй тийм үү? За тэгээд багтай болноо. За үүнд над дээр нэмэгдээ дахиад 2 хүн манай багт орох хэрэгтэй. Энэ 2 хүнийг дараалал сонгоцгоё. За эхний хүн маань хэн байх вэ гэхээр Топирама. Дараачих нь Тентен. Топирама Тентен хоёртой нэг баг боллоо. За манайх хэддгээр баг вэ гэхээр Нарутотой адилхан 7. Топирама Нидайме Хокаге гэдэг чинь бол одоо амар хүчтэй. Дээрээс нь бас л те жоохон бахасаал хойш амар тийм хууртааштай гэх юм уу, тийм жоох муухайштайсэн штэ санаж байна уу юу? Ерөнхийдөө манай багийг бол те Топирама бол ер нь ахлаад толгоолоод ер нь явахаар юм байна. Ер нь яг жинхэнэ тулаан дээр бол яах вэ гэхээр за эхлээд хамгийн түрүүнд ингээд Тентен шууд ингээд зэвсэг шидэн заяа. За тэгэл тэр хүн ингээд төвсрөө анхаарлаа хандуулсан чинь пи шууд дээрээс нь ингээд үсрээд ингээд очин заяа. Тэгэл бас л ингээд юу вэ дээрээс гээ харсан чинь яг үндэ артлаас нь Топирама шууд ингээд шүншин нөөжтэй арталт нь ирсэн. За ер нь л бас болж ийн гайгүй гар нийлээд явчих юм шиг байна. За биднийг хариуцдаг багш маань хин бэ гэдгийг сонгоцгоё. Ер нь л жоохон зөөлхөн багш байвал гоё юм да гэж бодож байна. Би бол Какаши, Жирая энэ төр байгаасаа гэж хүсэж байна. За тэгвэл сонгоцгоё. Багш маань хин бэ гэхээр Сасори. Ямар аимшигтай юм бэ? Би бүр хэлэх үггүй болчлоо. За тэгтээ байгаа шүү дээ. Ингээд өглөө бөөнөрөө ингээд нөгөө цуглдсан шүү дээ. Янз бүрийн сургуулиуд хийх гээд. За тэр үед нь хэрвээ би хоцрох юм бол жинхэнэ алгадах хаа. Яг тэгвэл Сасуро ч угаасаа амар хүлээх дургу гэдгээр альтертай шүү дээ. Дээрээ Сасурын хоёр хамт нэг сценарий дайрах үеэр Сасури яг тийж хэлдэг шүү дээ. Би ингээд хүлээх дургу гээд. Тэгээд бас нэг бонус эпизод дээр ингээд Какашигийн царайг нь харах гад Наруто, Сакура, Саске гурав ингээд өдрөшөнгөө ингээд араас нь дагдаг шүү дээ. Зураг авах үед нь яг маска тайлах үед нь ингээд харж марах гад. Яг тэрэн шиг нэг Сасури ч бас ингээд өөрийнхөө царайг харуулдаггүй болохоор нэг өдөр Топирама Тентен бид гурав бас ингээд дагаж яваад тэгээд царайг нь харах гэж оролдож болох юм байна шүү. За харин дараа нь бидний насан туршийн райвал гэдэг хүний сонгоцгоё.
Might Guy бол яг хэлдэг байгаа. Миний насан туршийн rival бол Kakashi юм аа гэд. Яг тэрэн шиг rival-ийг сонгох болно. За хин бэ? Hashirama. Энэс одоо арай левел өндөр байгаа даа. Одоо Hashirama бидний rival гэх юм бол бид нар өөрсдөө Madara хэмжээний тийм хүчтэй байх хэрэгтэй зү. За ингээд ер нь л те Madara-гийн замналаар бол ингээд аялаад явах нь бол тодорхой болж байна. За тэгээ rival-тайгаа бол одоо насан туршдаа бол хэдэн удаа тулцахыг бол бид нар хэлж мэдэхгүй. Яг л тэр хоёр шиг одоо Shumatsu no Tanid те хамгийн сүүлд хоёлаа тулдаа тийм нэртэй бүр тийм агуу тулдаан болох ирээдүй харагдаж байна. За харин дараа нь бол бид нар ямар төрлийн элемент хэрэглэдэг вэ буюу үнээс шалтгаалаад ямар хуу жүзөөнүүд ашигладаг вэ гэдгийг шийдтгэе. За сонгоцгоё. Энэ бол Катон Гокакю no Jutsu. За тэгвэл хөвчлэн хүмүүс чинь ийм хоёр элемент дээрээ ашиглаж чаддаг болохоор хоёр дахь элементийг ч гэсэндээ сонгож үзье. Энэ бол Фудон Камаитачи. За Катон болон Фудон ашиглаж чаддаг юм байна. Тэгэхээр ер нь л Naruto, Sasuke хоёрыг нийлүүлж гисэн юм шиг тэмдэг хүчтэй юм байна. За одоо харин background дотроо хамгийн сүүлийнхаа категорийг сонгох чинь. За энэ бол ер нь Puchiyose гэсэн нэртэй боловч Naruto дээр гардаг бүх одоо ер нь ихэнх амьтдуудыг цуглуулсан байгаа. Энэ донд бол за Biju нар орсон байгаа. Дээрээс нь Akamaru орсон байгаа. Тэгээд зарим хүмүүсийн Puchiyose-нод орсон байгаа гэсэн. Хэрвээ бид нэр одоо ямар нэгэн Biju сонгочих юм бол бид нэр Jinchuriki болно гэсэн үг. Jinchuriki дундаас гэх юм бол мэдээж Kurama хамгийн хөөрхөн санагддаг. Puchiyose-гаас гэх юм бол Pakkun, Kakashiгийн Pakkun байж болж байна. Хамгийн сонгомооргүй байгаа нь гэх юм бол Orochimaru-гийн Manda ер нь бол хизээч миний үгийг сонсохгүй тийм баг эсрэгээрээ алуурч магадгүй учраас сонгомооргүй байна. За сонгоцгоё. Akamaru яг тулалдах үеэрээ Kibashig Akamaru-г ашиглан гэх юм бол жоохон одоо айгүй хэцүү болох гэдэг юм л да. Бид нар чинь Катон ашигладаг, Фудон ашигладаг. Тэгээ хажуугаар нь Akamaru болж хувирн гэх юм бол жоохон хэцүү байгаа. Тэгэхээр зүгээр биднийг байнга дагаж явдаг. Тэгээ бид нарт хамт тулалддаг. Тийм хөрхөн нохоо маань болно. За одоо харин бид бүрэн хамгийн сүүлийн категорид худлаа ярьсан байна. Дахиад нэг байсан байна. Би нэг ийм хайрын гурвалжин бас үсгчмээр байгаа байхгүй юу? Тэгэхээр яг Naruto, Sasuke, Sakura энэ шиг. Тэгээд биднэрт нэг сайн хүн байгаад тэгээд бид нар өөрсдөө бас нэг өөр хүн сайн. Эхлээд биднэрт сайн хүний сонгоцгоё. Хэрвээ эмэгтэй дүү гараад ирэх юм бол дахиад нэг ирүүлчихье за. Хэн биднэрт сайн юм бэ гэхээр Карин гараад ирлээ. Тэгвэл дахиад нэг ирүүлчихье. Какаши сенсей. Тэгстэй бид нар энэ ч нэг биднэрт сайн юм чинь штэ. Тэгэхээр бид нар бодоод Какаши сайн биш гэсэн үг. За тэгвэл Какашигийн зүрхийг шархлуулаад бидний сайн хүн маань хэн бэ гэхээр Tsunade дахиад нэг сонгоцё. Gaara Hokage биш Kazekage-г сонгосон байна. Амар амгалан Konoha-гийн тосгонд нэг өдөр бүгдийг донсоглосон үйл хэрэг тохиожээ. Hokage Shinoгийн дүн сумнан татсан өмнөх өдөр нь унтаж чадалгүй нойр нь хулцсан байв. Тэрхүү өдөр Makimaru-г хин нэгэн тосгоноос хулгайлан авч чадсан байв. Үүнийг мэдсэн түүний багын найз Minato, багийн анд Tobirama, Tenten, Багш, Sasori мөн түүний дурлалт залуу Gaara нар бүгдээ санаа зовж түүний араас даруйхан явахыг Hokage-д санал болгов. Тиймээс Hokage түүний араас нэг хүнийг явуулахаар шийджээ. Энэ хүн бол Itachi байв. Үеийнхэн дундаа гоц авьяасаараа танигдсан Itachi энэхүү үүрэг даалгаврыг хүлээж ав. Харин түүнийг явахаар зэхих үед Hokage түүнд нэгэн нууцыг ил болгожээ. Makimaru-г хулгайлсан байж болох этгээдийг Hokage аль хэдийн таамагласан байв. Тэгээд зогсохгүй тэр хүн бол Makimaru-гийн жинхэнэ төрсөн аав нь болохыг Itachi-д илчилжээ. Энэхүү мэдээг сонссон Itachi шоконд орж даруйхан даалгавартаа гарлаа. Тэрээр өөрийнхөө хэрээний нүдээр зам мөрийг мөшөж явсаар Makimaru болон түүнийг хулгайлсан этгээдийг гүйцэж очив. Тэгтэл Hokage-гээс сонссон Makimaru-гийн аав гэх хүн бол хин гэдгийг анхны удаа нүдэрээ олж харав. Энэ хүн бол Pain Nagato. Pain-ийн хажуу зогсох Makimaru-г олж харж Pain-ийг эргэж хартал ганцхан секунд энэ л Itachi-гийн ялах боломж байв. Тэрээр маш хурдан Pain генжицүү ашиглаж Makimaru-г аван тусганы зүг гүйлээ. За хэсэг зур ингээд narration байдлаар явлаа. Энэ хооронд маш их зүйл боллоо. За би бол хулгайлагдсан байгаа. Тэгтэл намайг хулгайлсан хүн яг үндэ миний аав гэж тарсан. За үүнийг бол Hokage аль хэдийн мэдчихсэн байна. За тэгээд намайг авруулахаар Itachi-г явуулаад азар бит хоёр амьд бас хондоо буцаж иржээ.
За одоо ингээд нөхцөл байдлыг жоохон цэгцтэйгээр бодож үзэх юм бол за би бол багасаа ингээд аавгүй ээжгүй гэр бүлгүйсэн. Надад тэгээд аав маань байхгүй гэж Хокаге итгүүлсэн байсан. За гэтэл нэг өдөр гинт намайг хулгайч авч өгөөд миний аав амьд байгаа гэдгийг мэдсэн байна. Тэгэхээр нэгдүгээрт Хокагед эцэг итгэл маань жоохон буурна тийм үү? Дээрээс нь миний аав яагаад ийм хийх болсон болоо гэдгийг мэдхийг амар хүсэн шүү дээ тий. Тийм учраас би одоо тосгоноосоо явхаар шийдсэн. Гэтэ ямар ч гэсэн аав маань намайг ингээд хулгайч авч явсан гэхээр яг тийм сайн хүн бол биш ах гэсэн нэг тийм төсөөлөл надад байгаа аахгүй юу. Тийм учраас би илүү их хүчтэй болох хэрэгтэй гэж бодоод ямар нэгэн багшийн одоо хойноос яваад түүн дээр очиж сургуулилт хийхээр шийджээ. Ер нь аль дэ Саске Орочимаро дээр очиж байгаадаа их төстэй л дөө. За тэгэхээр тэр багш маань хэн байсан бэ гэхээр Кабуто. Орочимаро биш маа гэхэд заран шууд Кабуто гарч ирдэг гинэ. Кабуто ч одоо бараг л Орочимаро гэсэн үг шүү дээ тий. За тэгээд Кабуто дээр бол очиод янз бүрийн туршилт хийлгээд ер нь л олон янз бүрийн хүчтэй болжээ. Бас тэгээд Кабутогийн ер нь л тэр лабораторид ингээд амьдарч байгаа шүү дээ тий. Тэгэхэд бас нэг найзтай болж авсан юм аа. За тэр найзыг сонгоцгоё. Сакура Макимару Кабутогийн лабораторид 2 жилийг өнгөрөөж тэндээ Сакура хэмээх найзтай болжээ. Хангалттай хүчтэй болсон гэж үзсэн учраас тэрээр Сакуратай хамт өөрийнхөө аавыг зорихоор шийдэв. Сакура Макимару хоёр Пэйний нуучийг амжилттай олж чаджээ. Харин одоо тэр хоёр яг Пэйний урдаас харан нүур талд нь зогссон байв. Макимару Пэйнээс асуужээ. Энэ бүхэн юуны төлөө юм бэ? Яагаад одоо хүртэл амьд байснаа нуусан гэдгийг нь тайлбарлахыг шаардав. Харин Пэйн түнд хоёрхан сонголт өгөв. Нэг бол одоо миний талд орох, аль эсвэл эмчээ надтай тулдах. Хариулт Макимару талидаагүй учраас шууд тулдахыг зовдов. Катон Гокакю но жутсу Фудон Камай тачи харин Пэйнүүдээс нь Шинра Тэнсэ Макимару ялагдал хүлээхийн нагуур Сакура түүний урд орууж амийг нь аврав. Отоосан ямэтэ Сакура Пэйнийг ааваа гэж дуутахад Макимару юу болоод байгааг юу ч ойлгосонгүй. Макимару имамаде какшите гоменне. Жицва ваташи аната но анеуэ desu. Үүнийг сонссон Макимару гайхах, баярлах, уурлахын зэрэгсэж яахаа мэдхээч болов. Харин энэ үед булангийн сүдрээс нэгэн хүн гарч ирв. Нэг нүдэд хагалсан Данзо тусаж байв. Макимару харин түүнийг огт таньсангүй. Түүнтэй зэрэгцэн Пэйн Данзо руу харан "Отоосан, нани шигта." Макимару бас л дахин гайхав. Энд чинь одоо юу болоод байна? Одоо хүртэл гэр бүлгүй гэж бодож явсан Макимаругийн хувьд гэнтэл аав, өвөө, ихч ханаас ч юм гараад ирв. Вашига сэзэмэсэр. Данзо энэ бүхэн бүгд түүний төлөвлөгөө болохыг тайлбарлав. Тэрээр Пэйнд чамайг хулгайлахыг тушаасан бөгөөд Сакураг ч гэсэндээ чиний араас явуулсан. Харин энэ бүгд анханасаа юуны төлөө вэ гэхээр Данзо Пэйнтэй хамтран ертөнцид энх тайвныг авчрах төлөвлөгөөг боловсруулж байв. Харин тэр нь дэлхий дээрх бүх хүмүүсийг арчих, зовлон дунгаах гэсэн төлөвлөгөө болж хувиржээ. Үүнийг сонссон Макимару үнэхээр галт дүрлцэж аав болон өвгийнхөө эсрэг тулалдахаар шийджээ. Харин яг энэ үед түүний тосгоныхон ирж амжжээ. Тийм ээ, энэ бол Минато, Тобирама, Тентен, Сасори, Хаширама, Акамару, Какаши, Гааранер байлаа. Хирайшин но жутсу, Рассенган, Кагебуншин но жутсу, Моктон, Мокрyu но жутсу, Райтон, Райкири, Сабак тайсоо, Катон, Гокакyu но жутсу. Ийхүү Конохагийнхан болон Макимарунор Данзо Пэйний эсрэг ялалцыг байгуулав. За ингээд стори маань үргэлжилсээр хагаад бид нэр өөтөгөө уулзлаа. Тэгээд өвөө аав хоёроо тийм нууц төлхөөгийг мэдээд Конохагийнхантай хамтраад ямар ч гэсэн дийлж чадлаа. За одоо харин буцаад ингээд амар амгалан үе ирсэн байна. За одоо би нэг хүн сонгоё гэж бодож байна. Энэ хүн бол бидний гэрлэх хүн. Нэжи бол Нарутогийн үеийн дондоо маш хүчтэй ордог. Яг нэг насаараа бол нэг дэшээлтэй. Тэгээ хамгийн түрүүнд Жонин болдог. Үнэхээр бас тийм тенсай нинжа шүү дээ. За үргэлжлээд дахиад нэг хүн сонгомоор байна. Энэ хүн бол за бидний хүүхэд болж төрөх хүнийг сонгоцгоё. Хирсэн 3 дугаар Хокагийг төрүүлсэн үнэн бид нар юм байна. Тэгээ сайн бодох юм бол ер нь Конохамару тэгээд Асамагийн хүүхэд төртөл бас бидний ингээд цус ингээд орсож байгаа юм байна. За бичлэгээ дуустал нүцэнд маш их баярлалаа. Энэ удаад анх удаа Нарутогоор бичлэг гэж үзлээ. Тэгээд хайкьютэй харьцуулах юм бол бас тийм олон янзын одоо юу гэдүүлээ. Олон янзын насны тэгээд бас эрэгтэй эмэгтэй дөрүүд холилдсон. Мөн дайсны бол манай дөрүүд гээд холилдсон тийм маш өргөн хүрээний characterтэй юм байна. Цаастаа ч гэсэндээ илүү сонирхолтой бичлэгүүдийг хийгээд явах болно. Хэрвээ та нартаас иймэрхүү бичлэг хийгээч гэсэн хэрвээ санаа байх юм бол комент үлдээгээрэй. Баяртай.